жолооч та бүхэндээ би яг одоо автомашина хэрхэн зөв арчлах өнгөлөг 5 дарааллыг зааж өгч байна. Энэ 5 дарааллын хамгийн нэгдүгээрт нь бол та автомашина маш сайн угаах хэрэгтэй. Хоёрдугаар та автомашиныхаа зураас царапан арилгах бүтээгдэхүүн, сэв дарах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Гуравдугаар нь та автомашиныхаа үндсэн өнгийг гаргаж гялалзуулдаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Дөрөвдүгээрт нь та тухайн өнгөлгөөний бүтээгдэхүүнийг хамгаалсан wax бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тавдугаарт нь танд зөвхөн сэсгэр альцуур байхад хангалттай болно. Харин би одоо өнгөлгөө цэвэрлэгээний 5 дарааллыг энэ автомашин дээр хэрхэн хийж байгааг туршилтаар харуулах гэж байна. За энэ хүү бүтээгдэхүүн маань бол гайхамраа брэнд манайх Солонгос улсад захиалгаар үйлдвэрлүүлдэг байгаа. За энэ хүү бүтээгдэхүүн маань автомашины гадна талээ илүү тоос шорог авах зорилготой. За энэ хүү бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ манайхан ерөнхийдөө баг зэрэг алдаа гаргадаг байгаа. Тэр нь юу вэ гэхээр автомашиныг нэлээд тоосчсон одоо шавартай болцсон тохиолдол нь энэ хүү бүтээгдэхүүнээр арчаад байдаг. Гэхдээ энэ яг зөв хэрэглэнэ гэвэл автомашиныг бүрэн угаалгасны дараа тодорхой хугацааны дараа баг зэрэг хөнгөн хүлэн тоос гэдэг тийм тоос үүснэ дараа өөртөө баг дээр нь арчаад авах зорилготой. Тэгснээр яаж юм гэхээр тухайн автомашины өнгөлөгчийг сэргээж өгч байна. Дээрээс нь одоо тоос шороо тогтох магадлалыг илүү багасгаад өгч гэсэн. За энэ хүү бүтээгдэхүүний хувьд өөрөө дотроо энэ бариулын хувьд бол металл бариултай учраас амархан хуур чагараад авахгүй автомашины багажиндаа тэрүүлээд явахад хялбар. За мөн энэ хүү бүтээгдэхүүнийг манайхан хэрэглээд ерөөхдөө энэ бүсний удаан хугацааны хэрэглээнд бол өөрөө баг зэргийн илэгдэлд ороод муудна. Тэгсэн тохиолдолд энэ хүү бүтээгдэхүүнд ийм запас нөөц бас байдаг. Энэ хүү ишин та өөрөө хаяхгүй байж болно. Дараа нь энэ запасыг аваад хэрэглэж бас болдог. Жолоочтой автомашина үргэлж шинэ мэт гялалзуулахыг хүсвэл цэвэрлэгээ өнгөлгөөний зориултын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.